гинтимлэг барих гад. Байлгч Ганбаяр. Уулзалт. Ер нь ингээл хариул юм шиг харилдаг та. Нүсгүй. Хэлнэ шагаалгүй л гэсэн суулт амжилт. Өдөр шөнөг хуваалцах. Зөвхөн чамтай амьдрах хөхгийг хуваалцах. Үн мөнхийн юм шиг өвгөн эмгэн хоёр үс бүрээ цааш дуусал. Өөдөөдөөсөө харан харсаар өөр өөрсдөө нэг нэрийг ялгаж. Сэмэцханаа намайг оюун дээр гэдэг. За өнөөдөр бол 3 сарын 18-ны өдөр. Тэгээд өнгөрсөн намар манай найз залуу цэрэг татлахаар цэцлэг хүчний этэг 17-гаар ингэж татагдж ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр хичээл орохоос өмнө гинтимлэг барих гад гээд анги дээр нь ирсэн хүлээж ин. Хоолой яхад болохоор ингэж ярилцаж ойлгуулж чаддгүй штэ. Тэр үед бол би ингэж айлгах хичээлийн зохицуулаа. За маргааш хичээл ерөөсөө ярилцахгүй би болохгүй юм байна гэл. Тэгэл ирээл ерөөсөө хамаагүй мангал бодол ярьцдаг. Тэгэл явахтаа нэг санаа тайшраал. Тэгэл ирнэ. Тэгэл бүх юм сайхан болцдог гэх юм. Би бол амар ингэ муухай ажилладаг. Ер нь дандаа ингэдгээ сүүлд нь ингэ сэрэгчвснийхэн дараа л амар гэж ойлгодог. За яах гэж муухай ингэ хамж исэн юм болоо гэл. Тэгээ ер нь ингээл хариул юм шиг харилдаг та. Гэтэ амар их хайртай. Ротын жижиг байлгч батнаар. Байлгч Ганбаяр. Уулзалт. Ааж болоо. Тэгж бодчих. Бүр салхин бүр амар түлэгдсэн юм аа. Харсаад тах. Ахоо. Үст. Чамаглаас байлж том байж дуустерсэн дуустер авчихлаа. Үст. Хүй тасаа. Яс ирж тавч. Хүй. Хайртай зэрэг мэрийн юм дээ. Хүй. Тапал. Үсэлтэй. Мөр гар гин. Эло. Болоогүй. Яа. Нүсгүй. Хэлнэ шагаалгүй л гэсэн суулт амжилт. За. Анх тоглолт үзэж байгаа л хэлчихсэн. Тэгэл гэр мөрт нь өргөж байвал цэрэгт ирэхээс өмнө гомдчихсэн. Бити цэрэгт яваа хавар явж байгаа гэдээ гуйгаад харна зүрсээрээ хашаад явцсан. Тангараг өргөөл найз охинтойгоо уулзах даав ижтэй уулзсан юм байсан. Тэр олон хүний дундаас ингээл татарч харагдал. Ер нь уц оролдох боломжгүй болохоор найз охиныхоо зургийг дандаа энтлэгийн клубанд хийж явдаг. Энийг манай найз хийж өгчээсэн. Ингээл авал явчихсан юм даа. Тэгээ заримдаа юм бодож санаа шүү дээ. Хэцүү. Одоо юу хийж байгаа бол яаж байгаа бол тиймэрхүү үедэл гаргаж ирж чаддаг. Одоо би 10 сар таалагдана. Тэгээ халагдаад найз охиноо давуулаад шууд эмээгөө хоёрлог болгож байна. Тамтроо. Саяхан уулзтар маа найз ном ирсэн. Тэгээ тэр ном нь одоо энэ ч байна. Энэ ном дээр байгаа нэг хуудсан дээр байгаа нэг шүлэг надад айгу таалагдсан. Тэгээ тэрийг найз охиндоо зориулаад уншиж. Гэрлэх гэрэлтэх. Зөвхөн чамтай амьсгалаа хуваалцах, зөвхөн чамтай өдөр шөнийг хуваалцах, зөвхөн чамтай амьдрах хөхийг хуваалцах. Үн мөнхийг юм шиг өвгөн эмгэн хоёр үс бүрээ цааш дуустал. Өөдөөдөөсөө харан харсаар өөр өөрсдөө нэг нэгнээ ялгаж чадахгүй болтлоо. Үнд хамт байсан юм шиг амьдрах хөхөх өглөөч учрандаа гэж бодсоор өгөх. Зөвхөн чамтай амьсгалаа хуваалцах, зөвхөн чамтай өдөр шөнийг хуваалцах, зөвхөн чамтай амьдрах хөхийг хуваалцах. Юм уурлуулж гомдоод байсан бол уучлаарай л гэж хэлээ. Тэгэл авцсан л гэж хэлээ. Заавал тэгэл авцсан. Одоо 3 сар гэдэг чинь нийт 9 сарын 8 сарын хугацаагаа энэ хооронд болохоор би өөрөө хичээл номоо игээд тэгээд бол хайргаа сайн хүлээгээд ээж нь миний хайр ч гэсэндээ цэргийн албаа нэр төртэй хаагаад сайн сууж байгаарай. Тэгээд санах үедээ ирж уулзч байна. Өмнө орн их хурааж чаддаг байсан, гутлыг тосч чаддаг байсан. Тэгээд энэ даавга юм ойж ёстой юм ойж үдж байгааг. Тэгээд энчээрэл юм ойж сурсан, ор дээр ураад сурсан, гутлыг дээрээ тос сурсан, хамт олонтой байхыг тэгэл ямар байх гоё байхыг сурсан. Энэ өчтөө зөндөөл юм сурсан дөө.
тэгэл цэргийн албад ирснээс хойш юм дэм төвчөртэй болсон, хүлээстэй болсон, хүнээс үг дасварсан. Айгу хатуучлалтай л болт юм л. Цэрэг тэргийн өмнө эх орон гэж тэгэл гал тал нутаг тиймэрхүү юм боддог гэсэн. Тэгэл энд ирснээс хойш тэгэл газар унсан ширхэг тамхины хийж байсан тэрийг аваад хаяхал юм бол эх оронж бодлоо л гэж ойлгодог байсан. Нэг ч ихсэн огийг аваад хайж илээ бол хогийн самд.